Эрэм үзэгчтэй Бапрацгийн өмнө шууд амжилт үзэгч та бүхэнд шууд ирэхэд бэлэн боллоо. Тэгэхээр та бүхэн надтай сууж байгаа хоёр хүүхдийг харж байгаа бох. За сүүлийн хэдэн өдөр за би бол туйлын туяа гэдэг дуугаараа олон нийтийн хайрыг татаж байгаа хоёр хүүхэд мөн өнөөдөр бас зочин болж оролцож байгаад баярлж байна. Тэгээд за гуруула танилцах уу? За. Намайг Игшгэлэн гэдэг. Тэгээд би Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 5 ангид сурдаг. За. Намайг болохоор Уянхтэр гэдэг. Би Дормгой аймгийн Арх сумын сургууль бага ингээд төгсөд 6 дугаар ангиас хотод шилжиж ирсэн. Тэгээд одоо 12 настай. 7 бай. 53 дугаар сургууль сурдаг тий? За. Хамтлаг Яга гэдэг хамтлаг хизээ байгуулав. Ер нь анх яагаад энэ урлаг өрн дуулах энэ юу ингэж явж байгаа вэ? Энэ талаас гуруудаа ярилцъя. Юу гэсэн шүү дээ. Манай чимээ багш миний дуулж байгаа бичгийг бичлэгийг банк стори доо гэж Facebook дээр тавиад идэг. Тэрийг нь хор продакшыг хараад тэгээ намайг өвшсөн байхгүй. Тэгээ намайг болохоор манай төрсөх хор продакшнд ажилладаг. Тэгээд тэрнээс намайг яг дуулах хурлаар минь явуулахгаа тэгээд дуудсан байгаа. 6 сарын 1-ний тохиолдолд дуу гаргаж өгье. Анхны дуу нь одоо яваад байгаа нөгөө хит бол одоога мөн үү? Тэр дууг нь ямар хүмүүс зохиож өгч байсан? Ер нь анх тэгээд яг ингээд хипхопоор ингээд дуулаад ингээд ер нь хэр вэ? Би чи өөрийгөө өвсдөг гэдгийг мэдээж биш. Тэгж байгаа л шууд. Тэгээд дуусан гэхээр нь за очиод дуусах юм баг гэсэн чи өвссөн шин. Тэгээд юм за би чинь бас ингээд өгөлчтэй юм ээ гэж бодоод хоёр ихтэй өглөж үзсэн чи. Хүүх гис ам гайхаад цог амьдэрч ирсэн мөртөө гайхаж байна. Тэгэл за ахтай өглөдөг юм байна гэж бодоод. Бишэдэг дээс юусэн. Би болохоор нөгөө агаа дуудсан чинь би өмнө зүгээр л дуулдаг байхгүй юу? Гэсэн чинь би эхлээл окей би агаа би чадахгүй гэсэн чинь цаашаа ингээд суралцаал явуулсан чинь ингээд дуу өгөлдөг болсон гэл. Болсон байлээ. Ер нь бол зүгээр л дуулдаг хоёр хүүхдийг авчираад шууд өглүүлээд стил жанр тэр чигт өөрчлөлт ажилласан юм биш үү тийм ээ? Тийм. Би чи өөрийгөө өгөлдөг гэдгийг мэдэг. Шиглэж мэдэг. Тэр өөртөө ч мэдэг болсон шүү дээ. Анхны дугаа гаргаад клипээ гаргаад яг тэр үед дөрөв амархуу санагдчих юм ингээд телевизээр өөрсдөө хараад клипийн үзсэн бас их гоё бас гэрэлгээд гоё клип бас хийсэн байсан. Надад тусалж ирсэн гэр бүл хуу продакшны хүн. Тэгэл хөгжмийн багш гэдэг. Тэр клипийн цаг зав зориулаад хөгжмөрөө гаргаад тэр хүмүүсээр босгочихсон. Ер нь за. Тэгээ ер нь юуны төрөнд хор продакшны ахнартаа баярлсан, уянгаануудаа мэдээж баярлсан, гэр бүлийнхэндээ угаасаа баярлсан. Тэгээд та ер нь урд нь нэг таньдгүй байж байгаа хор дээр ирэл танилцал хамтлаг болоод тэгэл хэвчсэн биш үү тийм? Тийм. Зүг. За. Сая тэгээд энэ нээлттэй микрофон дүр нь яагаад орохоор болсон гэдэг талаараа бас мэдээлэл өгье. Ер нь анх тэр одоо тэгээд энэ задгай талбай дээр тэгээд тэр олон хүн харж байхад ингээд өмнө гараад шууд ингээд өөрөө хандуулаад ингээд өглөөд ирэхээр нь хэрвээ тэр сандарсан. Чи сандраг биш. Банк тайзан дээр гарч дуулдаг, бүжгэлтэй, шүлэг уншдаг. Тэм учраас надаас жохоо сандрсан. Мэдээж хүн юм чи сандрна. Жохоо сандрсан стооцол тайзан дээр гараад өөрийгөө чөлөөтэй нэгээл сандрал байхгүй. Мишелийн хувьд бас дуудахгүйс нэлээд микрофон дээр бас өөрийгөө нэг харуулах байх гэдэг. Их шиглэн. Мишель. За хизээ тэр зүйл болох бол нэлээд микрофон ч юм уу яг өөрийнхөө тэр авиасыг бас хүмүүст ер нь бол одоо бүтэн санд нэг ивент болох гэж байгаа. Тэрэн дээр дуулна. За. Ингээ хор продакшны ах гэснээр ханаа. За. Ер нь одоо ингээд мэдээж урлагийн болох ч байгаа. Тэгээд мэдээж ингээд Монголынхан ч нөө гадаадын ч нөө хамтлаг дуучдаас ингээд одоо үлгэр дуурайл авдаг, сонсдог, дуугийн сонсдог, дагж дуулдаг мэдээж тийм хамтлаг дуучид байгаа байх гэж бодож байна. Ямар хамтлаг дуучдыг илүү сонсож байна? Хамтлаг дуучид гэхээсээ илүү нөгөө ганцаараа дуулдаг хүмүүсийг сонсдог.
шүү дээ. Мэрсэн, таандар, гадаадас гэх юм бол 6 байна. Одоо надад гэх юм бол бас мэрсэн тэгээд гинжин 2. Тэгээд уука гэлүүх сонсдог. Тэгээд ер нь гадаадаас ганцаараа соло гэх юм бол Бэли Айлиш байгаа. Тийм. Би нэг ярилцлага чинь харж байсан чинь магадгүй миний өрсөлдөгч гэлцэн байсан. Тэр хүн бол одоо нөгөө нэг өөрийгөө ингээд олон танилцсан өөрийнхөө ингээд төвшин ахиулаад ингээд явж байгаа хүн. Тэгэхээр яагаад өрсөлдөгч вэ гэж харав? Мэдгүй сурвалжлагч тэгээд хэвчээсэн шүү. Би бол мэдэг өрсөлдөгч гэж хэлээ. Зөвхөн би Мэрсэнийг сонсдог. Мэрсэн бол Мэрсэ Мука хоёр ч юм уу Монголд байгаа рэпер. Мондөг хүмүүс. Одоо цаашдаа уран бүтээл, цаашдаа ер нь ямар уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байна? Дараагийн одоо клип шинэ уран бүтээлүүд хизээ гарах уу? Цаг зав гаруул бэлдээд уран бүтээлийг хийгээд байна гэж бодож байна. Дууныхаа үгийг одоо яаж бичиж чинь, хэн бичиж чинь? Та хоёр өөрсдөө бичиж чадж байна уу? Эсвэл өөр хүнээр бичүүлж байна? Манай цаашдаа зургаагчдыг цаашдаа өөрсдөө бичих гэсэн бодлоо. Өөрсдөө за тэгэхээр бид бүхэн бас та хоёртаа бас зүгээр байгааг сүрприз өргөх гээд. За энэ хүнийг өрсөн байгаа. За сэмэнэ. За ийш сууч. Миний өрсөлдөгч. За ямар ч гэсэн бид бүгдээ урилгыг хүлээж авч байсан. Хоёр охин маань бас сүрприз өргөхөөр гэсэн маш их баярлалаа бас. Тэгээд өөрөө ч бас сонь сайхан юу вэ? Уран бүтээл Өндөр явж илаа. Ямар ч сан ийм гоё юмд өрсөн маш их баярлалаа. Би бас хоёрыг айгүй харж илаа. Тэгээ хараад тэгээ санал тавихаар шууд өөр ирэхгүй зөвшөөрөөд. Ирсэн. Зүг. За сэтгэл ямар вэ одоо? Яасан. Шокнд авсан уу? Ингээд нэг бодоогүй юу? Бодоогүй. За одоо тэгээд ихчтэйгээ бас сайхан яриа өрнүүлээд бас асуух юм байвал асуугаад ингээд чөлөөтэй ярилцсан. За сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Манай хоёрын дууг бас сошиалаар бас сонссон ба. Сонсолгүй л яах вэ? Бүр шуугуулж илээ шүү дээ. Тэгээ хаад нөгөө нэг надтай ч өрсөлдөнө гэдэг байгаа шүү дээ. Хоёр. Тэгээ хаад тэр тэлтэй би бас нэг юм хэлье гэж бодсон аахгүй яах вэ? Та хоёр бол надтай хэзээ ч өрсөлдөхгүй. Яагаад гэвэл та хоёр надаас илүү мундаг болно. Яагаад гэвэл би та хоёрын насан дээр ингээд зүгээр гадаа тоглоод шараа тоглолтоо л явжсэн байхгүй юу? Гэтэл та хоёр ингээд алижи өөрсдөө олсон дуу игээд хөдөлмөрлөө явж байгаа чинь ерөөсөн надтай өрсөлдөхгүй байхгүй юу? Надаас илүү мундаг миний хүрч чадаагүй амжилтанд хүрсэгээ ирээ за. За баярлаа. Баярлаа. За ямар дунд дуртай вэ? Дууг дуулж чадах уу? За дуунаас нь дуулж үзүүлээч бас сонирхолтой санагдаад байна. Хөрх юм би. За хитэн настай гэлээ нэрээ. Би 9 настай. Чи 12 шүү дээ. 3 насны зүрх юм шүү дээ. Тэгээд хичээ гэдсэн шүү дээ. Ани гэдэг юм шүү дээ. Тэгээд нэг комплект. Нэг комплект. Хөрх юм аа. Тэгээ та хоёр бас нэг нь чи нохоотой чи мууртаа алах гэж байгаа. Би та хоёр бүх юм үзсэн шүү дээ. Тэгээ би бас өөрөө мууртаа ахгүй юу? Тийм үү? Тэгээ би бас ингээд нөгөө нэг ирээдүйд би бас амтны асамжийн газар нэ ингэж амар боддог. Тэгээ та хоёр бас яг тэгж бодонгууд чи надад амар таалагдаад тэгээ магадгүй та хоёр ингээд амжилтанд хүрсэн цагтаа тэрийг нээх болохоор холдогдоор авахгүй тэгээ гурлаа савдарч болно шүү дээ. Одоо ингээд нэг юм жижиг саунд ингээд хадгаламж үүссэн аахгүй юу? Оо ямар хөөр. Тийм нөгөө артист саунд гэдэг нөгөө Тийм. групп гэдэг аахгүй би тэнд байдаг ш. Оо би ч гэсэн тэнд байдаг шүү дээ. Гурлаа тэгэл адилхан юм шүү дээ. Тийм нөгөө нэг юм uuсан байна те. хандин мандив судлах шүү дээ. Тэгээ би одоо нөгөө нэг кандидат судлуулж хэлж байгаа. За. 500 төгрөгтэй л явж байгаа. За. Юм чинь нойлоос эхэлнэ шүү дээ угаасаа. Зөв. Тэрхэнэ. За. Би нэрээ таарт гоё юм авчирсан шүү дээ. Тэрийг өгчдөг юм лөө. За. Тэрийг аваад өгч. Ер нь ихтэй цуг нийлээд
дуу хийж гэдэг юм уу тийм бодол дүр нь байдаг уу? байдаг. Гуруулаа гоё доо хийнэ. За. За вау их чинь бас гоё амжилт төгж штэ гуруулаа хамтарч уран бүтээл хийнэ гэдэг энэ бол бас байр дээр сурч байгаа бас айгүй гоё бас амжилт баг. Заавал удахгүй бодоод тэгээ та гурвын бас нэг шинэ хийдтэй бас гарах нь. Зүнжингава энэ нэг бороо дугаараа монголчуудыг байлдан дагуулсан. Одоо намрын болохоор манай хоёр дөө монголчуудыг бас байлдан дагуулдаг. Тэгэхээр одоо үйл цаг удахгүй гэж чинь үйл цагт бас удахгүй та гурвын одоо бас монголчуудыг бас гарч ирж байлдан дагуулах байх гэж бодож байна. Та хоёр нэрээ ямар газартай нэг газартай тариатай хамтарч байгаа гэсэн тий? За за. Тэгвэл тэр хүмүүстэй уулзж байгаа хэдүүлээ ямар ч сан гоё доо хийнэ. Хоёр надад доо хийх үү? Зөвшөөрөл авч таа. Ийм гоё сонс хийж явах чинь алдахгүй шүү дээ. Татгалцахгүй юу? За би таарт гоё юм хэлчихсэн. Баярлалаа. Тэгээд би нөгөө нэг янз бүрийн сонин шил авирт цуглуулдаг байхгүй юу? Тэгээд тэр цуглуулганаасаа та хоёрт бас нэг шил авчирсан. Тэгээд ямар ч та хоёрыг бас ерөнхийдөө ингээд харж байгаад алинд нь яг аль шил зовх уу гэдэг жоохон томдож магадгүй энэ чинь том үний шил учраас энэ чамд байгаа шил томдож байгаа шил юм. За чамд байгаа шил. Баярлалаа. Хадгалж аваарай. Гоё клипэндээ зүгээрээ. Одоо дараа жигийн шинэ уран бүтээлүүд гараад удахгүй бас клипүүд нь гарах байх тийм үү? Хорвор продакшн хүмүүс энэ дээр бол мэдээд үзээ ажиллаж байгаа. За ихшлэн маань одоо удахгүй бас яг хичтэйгээ адилхан бас өөрийнхөө ганцаарч ирсэн авьяас одоо бүтээсээ өдөр эвэд дээр харуулах гэсэн тийм. Вау, тийм үү? Чи юу? Ихшлэн. Тэгвэл нэг юм зөвлөхөд би одоо жишээ нь одоо болтол би тайзан дээр гарахтаа сандардаг байхгүй юу? Тайзан дээр гарах чинь амар том ажил шүү дээ. Ер нь амар олон хүний урд гараа дуулна гэдэг чинь нэгдүгээрт амар том хариуцлага, хоёрдугаарт бас ер нь сандардгүй хүн байдаг байхгүй анхны удаа. Тэгэхээр миний хувьд болохоор би жишээ нь ингээд дандаа шил зүгээд тэгээ тайзан дээр гараа сандрахаараа би шууд нүдэ анждаг байхгүй юу? Нүдэ анаад ганцаараа дуулж ингэж өөрийгөө бодоод тэгээ амар гоё ингээд сандрахаа болчдөг байхгүй юу? Тэгэхээр та хоёр ч гэсэндээ бас зөндөө олон тайзан дээр гарах юм чинь бас одоо анхны удаа ингээд тайзан дээр гарах юм чинь сандрна шүү дээ. Тийм чинь бас өөртөө тайван болгодог тийм арга олоорой за. За амтны хүрээд амтны асрамжийн газар нэм гэдэг энэ санаа ер нь яг анх хинээс нь гарсан. Яагаад заавал ийм төрлийн асрамжийн газар нэ гэж бодсон та ярив. Ер нь бол манай уянгаанаас гарсан. Тэгээ ер нь бол уянгаанаа эхлээд нохоонд амар хайртайсан. Тэгээ би ардаас нь шууд нуурын хайртай болоо. Тэгээ битээр ер нь тэр асрамжийн газар нэ гэдэг санаа бодол төрсөн. Ер нь гэхдээ ингээд манай том байдаа нөгөө нэг хүүхдийн асрамжийн газартай болно гэж боддог байхгүй юу? Тэгээд би дараа нь ингээд бодоод байхад яг унтахынхаа өмнө би ягаад амтны асрамжийн газар болохгүй бол Болохгүй гэж гэдэг. Тийм тийж оцоохгүй юу? Тэгээд ингээд бодомжоор явж байгаа гэдэг. Одоо бас одоо бол нөгөө дууныхын өгнүүдийг бол ах эгч нар нь бичиж өгч байгаа. Одоо бас тэр удахгүй бас өөрсдөө бичнэгээ төрөнд өгчээсэн тийм ер нь тэгээд өөрсдөө бичигдэр ер нь оролдож ирсэн үү хэрэг. Одооноос оролдож чинь дөнгөж оролдож ирэх гэж байна. Тийм. Би нөгөө өөрөө шүлэг зохиож бичдэг. Хоёр шилээ зүүж үзэхгүй юм уу? Би бүр хоёр үзийг хармарх ээ. Би бүр хоёр яг ингээд тус нь яг ингээд бодож байгаад сонгосон шүү. Яг бацчихтэй. Томдож гинэ үү? Гайгүй юу? Гайгүй нөө. Гай харагдчих. Орожгийн клипэн дээр би бас ингээд өнгөгийн шил зүгтэртэй байхгүй юу? Тийм үү. Тэгээд ингээд өнгөгийн шил зүгээр ингээд ертөнцийг чад өөр өнцгөөс хардаг. Цэнхэр өнгөтэй шил зүгэл цэнхэр хараад тийм гоё штэ. гоё ярилдаг. Улаан өнгөтэй харагдахаар заримдаа ингээд тэнгэр муухай харагддаг юм. Гэтэ гоё. манай хоёр нэр нэг нь Улаанбаатар хотод сураад байдаг, нэг нь Хөдөө орнд байгаад байдаг. Тэгээд яаж одоо тэр нөөний цаг зав зөвчүүлээд уран бүтээлээ ингээд хийж юм. Тэр бол надад бас айгүй сонир сонирсан та бас ингээд хоёулаа хичээлтэй байдаг. Гэтэл ингээд бас нэг нь Хөдөө орнд, нэг нь Улаанбаатарт байгаад харин уран бүтээлээ хийж юм үйл явц жоох удаашралтай байна уу? Хоёр уран бүтээлээ 100 хийсэн шүү. Амралтаар хийсэн юм уу те? Амралтаар хийсэн. Тэгээ дараагийн уран бүтээлээ одоо арай хийдэг байгаа юу? Хийж байгаа юу? Хийх гэж байгаа юу те? Тийм. Таа алаадаг өрөө. Манай жоо ярьж байна.
ороод ирсэн энэ эмэс ороод ирсэн чинь бүгдээ ярихаа болчихлоо. За шин цомог Үгүй наа чи одоо би яг шинэ цомон дээр ажиллаж байгаа. Тэгээд ямар ч гэсэн хоёр хүүхэн дүүдээ гоё өөр хаймыг уулзах гоё гэж бодсон байхгүй. Тэгээд энд яг миний энерги шингэсэн байгаа шүү. За. Тэгээд одоо шинэ цомон дээр ажиллаж байгаа. Гинжиндээ бас нэг цомог хийж байгаа. Цангийн ажилдаа орсон. Тэгээд 60 тал явж байгаа. Тэгээд одоо өвцөн төчөө хийж явна да. Бас манай өвчин дуулахын хажуугаар бас хөгжим тоглоод байдаг тийм. Ямар хөгжимтэй гэж өөр одоо нуугцсан өөр ямар авьяасууд байна вэ? Би бас даам шатар волейбол гэх спортын төлөвлөгөө бас хийдэг. Зөв. Би бас дандаа урлагдаг. Нэг нэг жижиг дараач юу гэдэг лээ. Кокулээ тийм. Хэдэн жил хичээж байгаа юм бэ? Укулелегээд би 7 сар. Тэгээ одоо гитар дүнсэж байна. Укулелээ сууж байгаа гитар сурахад арай амар байдаг. Яг үндсэн нөгөө нэг нот гişгүүдээ мэдсэн байдаг болохоор гитар харахад амар. Гişгүүдийн үед одоо спортод хэдэн жил хичээлж байна. Даам шатаар волейбол спортуудаараа Даам болохоор 5 нас 4 настайгаас эхэлсэн байсан. Тэгээд шатраа болохоор 7 настайгаас эхэлсэн. Тэгээд волейболын секц болохоор саяхнаас эхэлсэн. Зөв. Даам шатраар тэнцэн уралдаанд орж ирсэн үү? Орж ирсэн. За ямар амжилттай? Би нэг Говьсанбар аймагтаа ороод нэгдүгээр ирнэ орж ирсэн. Вау, ямар За, мундаг биш үү? Зөв. Одоо тэгээд 2 дахь өдөр ирсэн гэсэн одоо төсөө өдөр өвдөлтөд орчоо тэгээд буцав. За энэ хугацаанд юу амжуулах та хоёр нийлээд зөндөө олон телевизэд ярилцсан үгүй. залхацсан аа. Амар лаг ярьд юм билээ шүү дээ та хоёроо. Дүжээ ярьцлага өгөө сурцсан юм шиг л ярьд юм билээ шүү дээ. Нийсэмэг хараад өнөдөр сандраа шоконд ороод хоёулаа нэг жоохон сонир болчих шиг боллоо. За дараагийн уран бүтээлийн санааг юу нуусан нь ер нь цаашдаа яг энэ хипхопороо ингээд дагнаад уран бүтээл хийгээд явах гэж бодож байна уу? Эсвэл арай нэг жоохон өөр төрөл рүү орох гэсэн тийм бодол байгаа юу? Өөр төрөл рүү орох гэсэн бодол байгаа. Гэхдээ бол хипхоп бол ярихгүй. Тэгээд яг хослуулаа юм. Биссэн зүгээр шинэ үедээ ханзаад бичлэгийг хараад мэдээж өөрийнхөө сэтгэлийг анх харсан сэтгэлээ бас хэлэх баг. Цаашдаа ер нь уран бүтээл хийх хамгийн анхаарах зүйл тэгсэн одоо энэ баг насны хүүхдүүд тийм ээ. Та хоёр бол яг миний нүдээр бол ингээд одоо яг өөрсдийнхөө ямар ч баг зүгээгүй аюу гой хөөрхөн тийм байгаа ч надад амар таалагдж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэндээ бас зөндөө амжилтанд хүрчээд яг ямар байснараа л байгаарай. Гоё ингээд маск зүгээгүйгээрээ тийм маск зүгэхээр ийм маск биш шүү дээ. Тийм гоё байгаагаараа хоёр байдаг чи аюу хөөрхөн санагдсан надаа. Тэгэхээр тэрнгээрээ байгаад яг одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрийнхөө л байх хэрэгтэй. Ямар нэгэн хүний дүрд орж биш эсвэл ямар нэгэн хүний дөөрэж штэ. Яг өөрсдийнхөө цэвэр мэдрэмжээрээ гоё яваарай за. За тэгээд өнөөдөр бас за хэлэх юм юу? Тэг зөвлөгөө өгсөн шүү. Тэгсэн үү? Аашгүй. Яс дөө би тавах чинь бас хамгийн юм. Ер нь бол өөрөө за тийм юм яриад байна Тий. За би бас зүгээр байсан. Хоёр ч бүр хоёр төсөөр юм уу? Яа тэгээд манай хамтран зүгээр бас хоёр дүүгийн хаан бас уран бүтээл юмнуудыг хийж байгаа юмуд амжилт төсөөд яа тэгээд энэ дээр бас юм байна. Манайх юм бичижсэн. За тэгээд ирээдүйн Монголын урлагийн салбарт одуулан гэрэлзэх яг хамтлагийн хөөдөн октоудаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Урлагийн амжилаан бурхан мөнхөд ээгээ. Демокрацийн миний хамт олноосоо гэдэг ингээд. За ингээд энэ зүйлийг бэлгэлж байгаа. За. Тэгээд тавцаг адилхан байгаа. Баярлаа. За баярлалаа. Тэгээд бас өнөөдөр бас тэгээд бид бүгдийн урилгыг хүлээж авч ирээд бас ингээд хилэн далангүй сайхан ярилцлага өгсөн та бүгдд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгдэнд чинь урилгын өндөр амжилтыг хүсье. Тэгээд та гураас гарах уран бүтээл удахгүй бас Монголын арт мэд хүрч одоо бас хит уран бүтээлүүдээр нэг болж олон мянган залуучуудыг байлдан дагуулах байхаа гэдэгт ингээд баярлалаа үзэж байна. Баярлалаа та нарт.
Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Бохрацыг энэ шууд ангилтын дүрээд өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг бүртээ шууд баяртай.